Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Заяа байна. За өнөөдөр бүгдээрээ нэгэн чухал сэдвийн талаар ярилцах болно. За тэр нь юуны талаар вэ гэхээр эрэгтэй, эмэгтэй энергийн талаар ярилцах гэж байна. За юуны төрөнд энерги гэдэг зүйлээс эхлэе гэж бодлоо. За миний хувьд ер нь бүх зүйлийг энерги гэж хардаг. Тэгээд одоо юу гэдгийг хүн өөрөө энерги те бидний эргэн тойронд байгаа бүх зүйл бас энерги. Тэгээд юу гэдгийг энергийн харилцаанд бид нэр ингээд өөрсдөө маш их оролцож байдаг. Тэгээд энерги гэхэр хүмүүс нэг юм гариг ертөнцийн ч юм уу те юм ичэдийн ч юм уу тэгж хүлээж авч магадгүй. Гэхдээ энэ бол бидний нүдэнд харддаггүй болохоос бид нар үүнийг мэдэрч болдог юм зүйл байгаа. За тэгээд за эрэгтэй эмэгтэй энерги гэдэг бол ерөөсөө ингээ хаасаагүй байдаг. Байгаль дээр хүртэл байж байдаг тий. За бидний биед хүртэл ингээ хамтдаа оршиж байдаг. За хосын харилцаан дээр хүртэл эрэгтэй энерги, эмэгтэй энерги тий. За ингээд хувь хүн өөрийнхөө одоо юу гэдэг юм махан бие дээр хүртэл тий. Бидний бие махбод дээр хүртэл одоо заяа гэдэг хүний эрэгтэй энерги, эмэгтэй энерги гэдэг. За ингээд нэг биед ингээ оршиж байдаг энерги байх нэ. За ер нь бол ингээд бид нар ийм бие махбодод ингээд энэ хоёр энерги бол ингээд оршин тогтнож идэг байх нэ. За тэгээд эрэгтэй энергиэс ингээд бүгдээрээ эхлэе. За эрэгтэй энерги буюу ян энергич гэж хэлдэг. За ерөнхийдөө бол хамгаалах, бүтэц зохион байгуулалтын үүрэгтэй юм энерги байдаг. За тэгээд энэ энергийн одоо эрэгтэй энергийн шинж ямар одоо онцлог шинж чанартай юм бэ гэхээр ерөнхийдөө айгүй үйлдэл буюу логик төвтэй энерги гэж хэлж болно. За хоёрдугаарт зорилготой тий маш төвлөрсөн асуудлыг шийддэг. За тэгээд одоо юу гэдэг гэр бүлд бол ингээ аюулгүй байдал тий одоо хамгаалах үүргийг ингээ гүйцэтгэж идэг. За тэгээд хувь хүн дээр сахилга бат. За тухайн хүний сэтгэл зүй тогтвортой байх эсэх. За тэр тогтвортой байдал, эмх цэгцтэй байдал, зохион байгуулалт, за хил хязгаарыг тогтоодог ийм энерги байх нэ. За мөн юу гэдгийг одоо тухайн хүний карьер дээр тий одоо ямар ч хүний карьер дээр одоо юу гэдэг удирдан манлайлах, гэр бүлийн авч явах тий. За ерөнхийдөө ингээ урагшаагаа давталсан ийм энерги байдаг бахан. За тэгээ ингээ базаад хэлэх юм бол энэ эрэгтэй энерги бол ер нь бол ингээ хангах буюу provide хийх, хамгаалах, за тэгээ өгөх, за бусдад ийм аюулгүй мэдрэмжийг төрүүлэх, ингээд хамгаалах мэдрэмжийн одоо үүргийг гүйцэтгэдэг ийм энерги байх нэ. За тэгээд юу гэдэг энэ ихүү энерги одоо тэнцвэртэй байна уу, эсвэл ингээд дутагдаад байна уу, эсвэл ихтэйд байна уу гэдгээс шалтгаалаад тухайн одоо хувь хүний зам байдал, төлөв, амьдралын одоо тэр тогтвортой байдал, одоо хувь хүнийх нь өөрийнх нь эссенс буюу тэр мөн чанар ингээд тодорхойлогдчихэдэг. За жишээлх юм бол жишээ авъя л да бүгдээрээ. Хит их одоо жишээлбэл маскулин буюу одоо эрэгтэй энерги давмгайлаад ах юм бол тухайн хувь хүн одоо эрэгтэй хүн дээр жишээ авах юм бол за айгүй юм ааш авирын хувьд айгүй хахир хатуу тий одоо нэг юм цэргийн хүмүүст одоо юу гэдгийг жишээлбэл эрэгтэй энерги нь айгүй мөр тийм давмгай байдаг. Хитрхи юм хатуу ч юм уу тий сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй юм frozen одоо юм гүшүү тий ерөөсөө ингээд доторх юмаа ингээд илэрхийлж чаддаггүй. За тэгээд нэг болоод юу гэдгийг ингээд ажиллаар илэрхийлээ маш их ажил хийдэг шаргуу ерөөсөө л ингээл өглөөнөөс орой хүртэл ажил байнга ажил. За ингээл ажлын төлөө төрсэн юм шиг ингээл байнга л ажилдаг. За энэ жишээлх юм бол одоо эдгээр шин чанарууд бол хитрхи их одоо юу гэдэг юм эрэгтэй энерги нь ингээд давмгайлагдчихаар одоо юу гэдгийг тухайн хүн бол ингээд эрэгтэй энерги ингээ хит их болцсон ингээд маскулин шин чанар ихтэй байна гэж одоо үзэх нэ тухайн хүнийг. За тэгээд одоо юу гэдэг эмэгтэй хүн дээр жишээ авъя л да. Эмэгтэй хүний эрэгтэй энерги нь ингээд давмгайлчих юм бол одоо юу гэдэг за гэр бүлийн одоо харилцаан дээр жишээ авч үзэх юм бол эмэгтэй нь гэр бүлээ авч явах гэдэг. Нөгөө ажил, мөнгө, төгрөг
Тэ одоо нөгөө гэр бүлээ авч явах, санхүү гэдэг зүйлүүдэд ингээд санаагаа зовоогоод ингээ өөрөө ингээ ажил хийгээд ингээ яваад тэ нөгөө эрэгтэйдээ шийдвэр гаргах, манлайлах, тэ гэр бүлээ авч явах, хангах үүргээ өгөхгүйгээр өөрөө энэ үүргийг гүйцэтгээд одооны эмэгтэйчүүд маань ерөнхийдөө яг юу гэдэг маскулин буюу эрэгтэйлэг шин чанар нь айгүй их болоод байгаа. Эрэгтэйдээ нөгөө эрэгтэйлэг байх орон зайг нь хангаж өгөхгүйгээр өөрсдөө одоо ингээд одоо юу гэдэг далд ухамсараараа ингээд үйлдэл авч эхлээд идэг. Тэгээ хамгаалах одоо яалтчгүй ингээд нийгмийн одоо тогтолцоотой бас хамааралтай одоо эмэгтэйчүүд маань илүү юм эрэгтэйлэг болоод байгаа. Тэгээд тийм үгний хосын харилцаан дээр жишээлх юм бол одоо эмэгтэй хүн хит их эрэгтэйлэг болоод ах юм бол ер нь бол ингээд юу гэдэг эмэгтэй хүн байх одоо тэр эссенс буюу мөн чанараа ингээд алдаж эхлээд байдаг. Тэгэхээр тэр эмэгтэй хүн ер нь бол ингээд сэтгэл татам болж харагддаггүй гэсэн бусдын нүдээр тийм нэг юм ажил мөнгө гээл те нөгөө нэг гэр болж байгаа нөгөө хүр хүүхэд яах юм нөгөө нэг өөрийнхөө эмгтээлэг байх ингээд одоо тэр эссенсээсээ бүр ингээд холдсоор хагаад тэгээд ерөнхийдөө өөрийнхөө мөн чанарыг алдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг одооны орчин үеийн нийгэмд ерөнхийдөө ингээд эрэгтэй хүн нь те яг ингээд ямар үүрэг ролтой, эмэгтэй хүн нь ямар үүрэг ролтой гэдэг энэ хоёр энергийнхаа балансыг ингээд алдаад эсвэл хит их ингээд давмгаалснасаа болоод ерөнхийдөө ингээд гэр бүлийн тогтолцоо ингээд алдагдаад хувь хүн өөрөө ч гэсэндээ ингээд өөрийнхөө мөн чанараас ингээд холдож байгаагийн нэг илэрхийлэл гэх юм уу. За тэгээд хоёрдугаарт бүгдээрээ эмэгтэй энергийн талаар ярилцъя. За эмэгтэй энергийг yin энергич гэж нэрлэдэг. За энэхүү энергийн гол үүрэг нь бол ерөнхийдөө nurture буюу одоо бусдыг ингэж халамжлах. За тэгээд ерөөсөө л ийм бусдыг халамжлах гэж төрсэн ийм энерги гэх юм уу, эмэгтэй энерги гэдэг бол ерөөсөө ингээ оршин байх. Ингээ байгаагаараа ингээд оршин байх тийм ингээд бусдад хүлээн зөвшөөрөгдөх энэ энергийг ингээд за ямар жишээ авч үзэх юм бол ер нь бол голын ус гэж хэлж болно. Ерөөсөө эмэгтэй хүн бол яг голын ус шиг ийм зөөлөн, урсан ингээд ийм төлөвтэй тий ерөөхдөө тийм байх одоо юу гэх юм эссенстэй л гэсэн үг. За тэгээд за эмэгтэй энерги ер нь бол ямар шинж чанартай юм бэ гэд одоо эндээс ярьж үзэх юм бол за ер нь бол хүний зүн совин сэтгэл хөдлөлтөө шууд холбогддог энерги гэж хэлж болно. За тэгэхээр эмэгтэй хүн бол бас цаанаасаа л төрөлхийн юм зүнтэй байдаг тий. Ингээл ээж болоод за тэгээд ийм зүнтэй ийм совинтой тэгээд ийм сэтгэл хөдлөлөө ингэж илэрхийлсэн тэгээд дотоод ийм уур ухаантай тий одоо цаанаасаа ингэ бусдыг ойлгох чадвартай, өрөвдөн инэрэнгэх чадвартай тий. За тэгээд гооцын мэдрэмж гэдэг зүйлтэй энэхүү энергийг ингээд бас зөөрүүлж болж байна. Тэгээд одоо юу гэдэг юм ерөөсөө эмэгтэй энерги гэхээр ерөөсөө нэг тийм урлаглаг байдал, гооцын тийм одоо гоё байдал тий. Ийм гоё нахиалсан, ургасан яг ийм байгаагаараа ингээ хүлээн зөвшөөрөгдсөн тийм урлаглаг байх одоо тийм мэдрэмжийг өгдөг энерги байх нэ. За тэгээд 3 дахь шинж чанар буюу за surrenderance flow гэж нэрлэж байна. За ерөөсөө ингээд амьдралд итгэсэн тий юмыг ерөөсөө хүчилдэггүй байгаагаар нь хүлээж авдаг. Ямар нэг юм тохиоллоо гэхэд тэрийг ингээл амар эсэргүүцэл махраал тий ингээл тэрний эсрэг ингээл тэмцээл контролдох гэж хянах гэж ерөөсөө оролддоггүй. Энэ энерги бол ерөөсөө байгаагаар нь юмыг хүлээж авч идэг. Тэгээд тэрнтэйгээ ингээд дасан зохицоод яг юм уурсгал шиг байдаг тийм энерги байна. За жишээлх юм бол ингээд харилцаан дээр жишээ авъя л да. Тэгээд хин нэг ингээл хянах гал тий ингээл контролдох гол юмыг өөрийнхөөрөө байлгах гал тэмцэх тусам та өөрийнхөө одоо энэ эмэгтэй энерги ерөөс ингээд алдж гинаа л гэсэн. Тэгэхээр ерөөхдөө юмд ийм бууж өгсөн тийм хүлцэнгүй зөөлөн байх хандлага гэж ойлгож болох нэ. За дөрөвдүгээрт за хайрлах халамжлах гэж түрүү хэлсэн тий. Тэгэхээр ерөөсөө эмэгтэй энерги гэдэг бол тэр чигтээ хайр, халамж, бусдад одоо өгөх
зориулах, тий бусдыг ингэж шимт хичээлээр хангах. За тэгээд эндээс улбалаад айгүй тийм гоё өрөвч, инэрэнгуй байдал ингээд тухайн хүнд бол ингээд байж ах хэвээр. Жишээлх юм бол одоо юу гэдэм бусдыг ойлгох чадваргүй эмэгтэй хүн байлаа гэж үзэхэд яаж ч одоо юу гэдэм хараад тэр хүнийг эмэгтэйгээр нь ингээд эмэгтэйлэг байдал нь дутагдаад байдаг гэсэн үг тий. За тэгээд бусдыг ойлгодоггүй нэг юм бусдад амар хатуу ханддаг хүн байлаа гэж бодъё л та. Тийм эмэгтэй хүн байлаа гэж бодоход цаанаасаа ингээд эмэгтэйлэг байдал нь дутаад байдаг. Тэгэхээр ерөөсөө өрөвдөн инэрх байдал, бусдыг ойлгох байдал гэдэг бол ерөөсөө энэ эмэгтэй энергийн гол одоо шинж чанар байх нэ. За тэгээд хамгийн сүүлийнх нь бол ерөөсөө өөртөө татах байдал гэж юм л та. Тэгэхээр эмэгтэй энерги гэдэг бол ерөөсөө юмны араас хөөж ерөөсөө юмыг ингэж авах гэж ингэж гүйдэггүй, ерөөсөө байгаагаараа ингэж хүлээн зөвшөөрөгдөж бусдыг өөртөө татах ийм увдстай энерги гэсэн. Хэрвээ та одоо юу гэдэг юм гоё эмэгтэйлэг тий энергитэй баяа гэвэл ерөөсөө юмны араас хөөцөлдөж гүйж ерөөсөө болохгүй ахна. Байгаагаараа та бусдыг юм гэж татах юм увдстай болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр юу гэдэг бид нар ингээл юмны араас ингээл гүүгээл хөөцөлдөөл одоо юу гэдэг юм тех тусам өөрсдөө алдчихэдэг эмэгтэй хүмүүс. Тэгэхээр ерөөсөө тэгж болохгүй ах нэ. Бид нар өөрсдийнхөө мөн чанараас ингээд холддог байх нэ. За тэгээд эмэгтэйлэг энерги дээр одоо юу гэх юм. За эмэгтэйлэг энерги нь хит их давамгай болцсон эрэгтэй хүн бол ямар харагддаг вэ гэхээр амьдралд төөрчсөн, зориггүй, тэ зүгээр ингээ урссан. Тэгээд юм одоо юу гэдэг нь төлөвлөдөггүй, амбицгүй. Тэгээд нэг бол амар сэтгэл хөдлөлтөө ингээл илэрхийлээд байдаг эрэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэд нар бол ингээд хит их эмэгтэй энерги нь одоо ингээд давамгайлцсан эрэгтэйчүүд гэсэн. Тэгэхээр энерги нь юм тэнцвэртэй биш болсноос болоод тухайн хүн одоо эрэгтэй байх мөн чанараа ингээ алдаж байна гэсэн. За эмэгтэй хүн дээр юу гэдэг энэ эмэгтэйлэг энерги нь бүр хит их давамгай бас ингээд болчих юм бол бас ерөөсө болдоггүй. За жишээлх юм бол хитрхи их эмэгтэйлэг болчлоо гэж бодъё л та тий. Тэнгууд ерөөсө өөр их амьдралыг авч чадахгүй дандаа бусдад найддаг. Бусд хүмүүс чамайг хангах хэрэгтэй юм шиг авиралдаг ч юм уу. Тэ өөрийгөө аваа явах чадваргүй. Хитрхи их юм урсгалаараа тэгээд өөрийгөө бас ингээ хамгаалах чадваргүй тий ийм болчдөг гэсэн. За тэгээд хит их тийм эмэгтэйлэг энергитэй хүн бол ер нь бол юм төөрцсөн, бүр итгэхгүй, амьдрал нь юм итгэхгүй, назгаарцсан тий ямар ч зүг чиг байхгүй, тэгээд зориггүй, ер нь бол нэг юм хамхуур шиг амьдарч идэг гэсэн. За тэгэхээр хит их эмэгтэйлэг энергитэй болох юм бол бас юм зориггүй, зүг чиггүй, одоо юм төөрцсөн юм шиг мэдрэмжтэй амьдрнаа л гэсэн. За тэгээд ер нь бол харилцаанд энэ хоёр энерги те ямар үүрэгтэй юм бэ гэд тайлбарлах юм бол за эрэгтэй энерги бол ерөөсөө базаад хэлэх юм бол хангах үүрэгтэй, хамгаалах үүрэгтэй, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, удирдан чиглүүлэх үүрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг юм энэ эрэгтэй энергийг те эмэгтэй хүн эднийг ингээ хийгээд байж болохгүй л гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүн л юм бол та хамгаалах үүрэгтэй, одоо хангах үүрэгтэй, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэсэн. Тэгэхээр заримдаа бидний нөгөө үүрэг солигдчиход байдаг тий. Эмэгтэй нь гэр бүлээ авч яваад идэг. Эрэгтэй нь одоо юу гэдэг нь хитрхи их юмд ингээ буугаад өгцөн. Эмэгтэй нь нөгөө нэг талуудыг нь одоо нөхсөөр агаад эрэгтэй эмэгтэй шин чанараа алдсан ийм гэр бүлүүд ингээ байгаад идэг. Тэгэхээр цаанаасаа ингээ тогтолцооны гажуудал үүсээд тухайн гэр бүл ингээ гоё тогтвортой, тэнцвэртэй ингээ цаашаа гоё ингээ харилцаанд явах боломжгүй л гэсэн. За тэгээд юу гэдэг нь эрэгтэй энерги бол ингээ удирдан манлайлах тий чиглүүлэх үүрэгтэй гэтэл эмэгтэй нөгөө нэг гэр бүл дээр ингээ шийдвэрийн гаргаал тэрийг яах юм, энийг яах юм, хөрөнгө мөнгө энтрээгээ яах юм гэдэг юмд ингээл оролцоол хитрхи их ингээл шийдвэр гаргах гал контролдох гол ингээл алдангууд нөгөө эрэгтэй хүндээ эрэгтэйлэг байх тэр одоо орон зайг нь бүрдүүлчихгүй байснаас болоод бас энергийн тэнцвэр ингээд алдагддаг байх нэ.
За тэгээд эмгтэй энергийг одоо ингээд авч үзэх юм бол хамгийн гол 3 үүрэг нь ерөөсөө халамжлал нь, урам зориг өгнө. За тэгээд зөөлөн буюу surrender юм одоо бусдыг nurture хийдэг, ингэж халамжилдаг тий ерөөсөө ийм үүрэгтэй байх нь хайрлах, халамжлах, урам зориг өгөх, тэтгэх тий одоо юу гэдэг цэцгээр болоод ерөөсөө шимт хижээлнэ гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө ингээ усалгаа, нар тухайн одоо гэр бүлтэх одоо эмгтээлэг энерги бол ерөөсөө л nurture буюу халамжлах үүрэгтэй гэсэн үг. За тэгээд одоо юу гэдэг эрэгтэй эмэгтэй хүн бол өөрсдийнхөө яг энэ энергийг тэнцвэртэй байдлыг ингээд хамгаалж авч явах нь айгүй чухал үүрэгтэй байдаг. За тэгээд эрүүл харилцаа гэдэг бол ерөөсөө юу гэдэг эрэгтэй эмэгтэй одоо хүн бие биенийхээ дээрд ороод хин нэг нь ингээл доминант болох гол тий бие биений ингээл давмгайлах гал гэхээсээ илүүтэйгээр энэ хоёр энерги ингэж нөхдөг байх юм бол тухайн гэр бүл ингээд урт хугацааны хувьд ингээ гоё тогтвортой аз жаргалтай эрүүл их ингээд явах ер нь бол ингээд үндсэн тавигдчих даа л гэсэн. За тэгэхээр би таныг өнөөдөр өөрөөсөө асуугаасай гэж хүсэж байна. Та яг өөрийнхөө энэ эмгтээлэг энергитэй мөн чанартайгаа гоё ингээд танд энэ шин чанарууд байна уу? Эрэгтэйлэг энергиэс танд юу дутагдж байна те? За эрэгтэй хүн сонсож байгаа юм бол магадгүй надад яг энэ эрэгтэйлэг одоо энергийн шин чанарууд байна уу? Тэ би яг гэр бүлээ хамгаалж гин үү? Хайрлаж гин үү? Аюулгүй байдлаар нь хангаж чадж гин үү? Тэ би яг энэ одоо хангах үүргээ яг гүйц сайн хийж чадж гин үү гэдэг зүйлүүдийг би танаас өөрөөсөө асуугаасай гэж хүсэж байна. За тэгээд бүх зүйл бол ингээд энерги тэ бид нэр өөрсдөө одоо юу гэдгийг ам нээхээсээ өмнө хайрцаанд орхосоо өмнө бидний энерги биднийг ингээд тодорхойлж идэг. Тухайн хүнийг ярихаас өмнө энерги нь тухайн хүнийг илэрхийлж идэг тэ. Тэгэл тэр бол гоё энергитэй хүн байна. Энэ бол ийм энергитэй хүн байна. Энтэй би ингээд таарахгүй байна, вайбрахгүй байна гэж хүмүүс маш их хэлдэг. Тэгэхээр энэ цаанаасаа биднэрт өгж байгаа энэ мэдрэмж, энерги байх нэ. Тэгээд өний гоё татгшаага өөрсдөө өндийгөөд тэгээд өөрсдийнхөө энэ энергийн одоо тэнцвэрийг нэг трак хийгээ, чеклээд тэ надад юу дутагдж байна, би юун дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг зүйл рүү буцаад ингээд ачаасаа гэж та бүгдийг хүсэж байна. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө энергийн тухай юм жижигхэн блог ингээд орууллаа. Тэгээд таалагдсан бол гоё комент хэсэгт мэдрэмжээ хуваалцаасай гэж хүсэж байна. Тэгээд дараагийнхаа блогоор уулзъя. Баяр таа.